Сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Клиник сэтгэл зүйч Хонгор Зул байна. Өнөөдөр та бүхэндээ байгууллагын сэтгэл зүйг ойлгоно гэдэг сэдвээр зөвлөгөө хүргэх гэж байна. Нэгдүгээрт өрсөлдөгч байгууллага дээр бус үйлчлүүлэгчдээр анхаарлаа хандуулах нь. Мэдээж хэрэг танай байгууллага альва ижил төстэй үйл ажиллагаа явуулж байгаа байгууллагын талаар судалж, таньж мэдэж магадгүй өрсөлдөх сэтгэлээр хандаж болох юм. Энэ нь танай байгууллагын анхаарлыг өөр тийш нь хандуулах аюултай. Тийм учраас өрсөлдөгч байгууллага дээр бус үйлчлүүлэгчдэр анхаарлаа хандуулах нь чухал байдаг. Тухайн байгууллага маань ямар ч мундаг сайн брэнд байсан тухайн байгууллагын талаарх үнэлэмж үйлчилгээний ажилтан дээр ирээд тогтдог. Тухайн үйлчилгээний ажилтан үйлчлүүлэгчид хэрхэн хандаж харилцаж байгаа нь чухал байдаг. Тэгэхээр хэрвээ тухайн байгууллагын үйлчилгээ бараа бүтээгдэхүүнд үйлчлүүлэгч маань сэтгэл хангалуун байх юм бол тухайн бараа үйлчилгээ болон үйлчилгээг дахин сонгоно гэсэн үг. Тэгэхээр нэг үйлчлүүлэгчийн цаана 100 үйлчлүүлэгч байдгаа гэсэн судалгаа байдаг. Хэрвээ та нэг үйлчлүүлэгч явах үед явна лиз манад хандах хүмүүс зөндөө олон байгаа гэдэг байдлаар хандах юм бол 100 үйлчлүүлэгчээ алдна гэсэн үг. Тийм учраас та үйлчилгээ үзүүлж байгаа ажилтны харилцаа хандлага дээр илүү анхаарч ажиллах нь маш чухал байдаг гэсэн үг. Тэгэхээр ур чадварыг бус харилцаа хандлагыг харж ажилтнаа сонгоо гэж ур чадварыг эзэмшүүлж болно гэдэг талаар Саймон Синек номондоо хэлсэн байдаг. Хоёрдугаар танай байгууллага яагаад оршин тогтнож байгаа вэ гэдэг нь чухал юм аа. Тэгэхээр та үргэлж өөрөөсөө асуух хэрэгтэй. Манай байгууллага яагаад оршин тогтнож байгаа бэ? Энэ талаар ажилтнуудаа үргэлж сануулж байх нь маш чухал байдаг гэсэн. Тэгэхээр танай байгууллагын алсын хараа юу вэ? Үнэт зүйл юу вэ гэдгийг байнга ажилтнуудаа хэлж, сануулж, энэ маань бүх төвчний ажилчид мэдээ зогсохгүй нэг мах цуснаа шингэтэл ойлгож авах нь маш чухал байдаг гэсэн. Хэрвээ танай байгууллагын нэг ажилтнаас очоод та яагаад энэ байгууллагт ажилладаг вэ гэж асуух үед надад өөр сонголт байхгүй. Цалин хэрэгтэй байгаа учраас би энд ажиллаж байгаамаа гэдэг байдлаар хариулж авах юм бол магадгүй тухайн ажилтан маань байгууллагын нэг хэсэг болж байгууллагын тэр алсын хараа, үнэт зүйл, зорилгыг өөртөө бүрэн шингээгээгүй байна гэсэн үг байж болох юм аа. Тэгэхээр бүгдээрээ Apple компанийг аваад үзье тийм ээ. Дэлхийд маш олон хэрэглэгчтэй энэ Apple компани яагаад ийм амжилтанд хүрсэн бэ гэдэг нь яагаад тэд үйл ажиллагаагаа явуулж байгаа, яагаад оршин тогтнож байгаа гэдгээ анханасаа маш сайн мэдчихсэн юмаа гэдэг талаар бас Саймон Синек номон дээр бичсэн байдаг. Тэгэхээр тухайн Apple-ийн бараа бүтээгдэхүүн үйлчилгээ бараа бүтээгдэхүүн маш их өндөр үнэтэй байсан ч гэсэн хүмүүс яагаад энэ компанийг сонгодог вэ гэхлээр тухайн хүмүүсийн үн цэнийг нэмэгдүүлж байгаа юм шиг тэр мэдрэмжийг төрүүлдэг. Ажиллаж хичээнгүй, эмх цэгцтэй гэдэг тэр мэдрэмжийг төрүүлдэг учраас энэ бүтээгдэхүүнийг хэрэгснээр энэ маань тухайн хүний өөрийг нь тодорхойлж байгаа, өөрт нь үн цэн өгж байгаа, өөрт нь бахархал төрүүлж байгаа гэдэг мэдрэмжийг төрүүлдэг учраас үнтэй ч гэсэн энэ бараа бүтээгдэхүүнийг сонгож байна гэсэн үг юм аа. Гуравдугаарт нь байгууллагын уур амьсгал буюу харилцаа хандлага нь маш чухал байдаг. Тэгэхээр тухайн ажилтан ажилдаа сэтгэл хангалуун, аливаа зүйлийг хийх урам зориг, эрч хүч хүчтэй байхад нөлөөлдөг хамгийн чухал зүйл бол ерөөсөө хамт олонны харилцаа хандлага, уур амьсгал гэдэг зүйл байдаг. Тэгэхээр хэдийгээр цалин урамшуулал их олгох,
одоо карьер дэвшүүлэх зүйлүүд нь тухайн хүнд урам одоо өгдөг ч гэсэндээ энэ маань болохоор илүү их гадаад сэтэлжүүлэлт болж өгдөг. Хэдийгээр одоо цалин бага байсан ч гэсэн тухайн хүн өөрөө ажилдаа дур сонирхолтой, ажилдаа дуртай, хүсэл тэмүүлэлтэй байх юм бол тухайн хүн илүү их одоо ажилдаа одоо сэтгэлээ гаргаж ажилдаг. За илүү доктортой ажиллах тийм магадaltaй байдгаа гэсэн үг. Түүнчлэн тухайн одоо ажилтнанд удирдлагын зүгээс одоо өөрт нь санаа тавьдаг, өөрийг нь ойлгодог, өөрийг нь одоо хүндэлдэг, за өөрийг нь үнэлдэг гэдэг энэ одоо мэдрэмжүүд нь илүү их дотоод сэтэл урамшуулал болж тухайн ажилтан илүү сайн одоо гүйцэтгэл хийхэд нөлөөлдгөө гэсэн үг. За тэгэхээр хит их одоо хянаж цагдсан юм уу? Нэг бол ерөөсөө ажилтнуудаа одоо үл тоомсорлох байдлаар хандах юм бол энэ нь одоо ажилтнанд аюултай гэдэг одоо мэдрэмжийг төрүүлдэг учраас одоо маш их стресстүүлдэг нэг тийм хүчин зүйл байна гэсэн. Тийм учраас удирдлагын зүгээс одоо ажилтнуудаа маш сайн сонсох, аливаа одоо шийдвэрт оролцуулах, за мөн түүнчлэн хувьчилж уулзах тийм ээ. За олон хүмүүсийн өмнө одоо нэрийн дуудаж, цохож, эвгүй байдалд оруулах, шүүмжилж буруутгах байдлаар хандахгүй байх нь бас тусалдаг байгаа. За тэгээд ажилтны одоо сэтгэл зүйн хэрэгцээ хангахдахгүй байх үед за ховж ив ярих магадлал бас нэмэгддэг. Тухайн баг хамт олон нэг нэгэндээ итгэдэг, найддаг. За өөрийнхөө санаа бодлыг, өөрийнхөө одоо төрж байгаа мэдрэмжийг нээлттэй санаа зовлгүй чөлөөтэй илэрхийлж чаддаг байх юм бол мөн альва гарсан тэр асуудлыг хамтдаа одоо шийдэж чаддаг байх юм бол тухайн байгууллага илүү их амжилтанд хүрэх одоо магадaltaй байдгаа гэсэн. За дөрөвт нь сэтгэл санааны байдал ажлын гүйцэтгэлд нөлөөлт юм аа. За тэгэхээр хэрвээ одоо тухайн баг хамт олон стрессээ цаг тухайд нь сайн тайлж чаддаг байх юм бол төдий хэмжээгээр ажлаа маш сайн эрч хүчтэй, урам зоригтой, бүтээлч байдлаар одоо ажилдаа хандна гэсэн үг. Хэрвээ одоо стрессээ тайлахгүй хуримтлуулаад яваад л байх юм бол тухайн ажилтны одоо бие махбод болон сэтгэл зүйд сөрөг нөлөөллийг авчирдаг. Улмаар яадаг вэ гэхээр за анхаарал төвлөрөхгүй, гүйцэтгэл буурна, бүтээч одоо байдал, бүтээч сэтгэлгээ байхгүй болно. Ажилдаа хандлага одоо идэх сонирхолгүй болж ирдэг. Тийм учраас магадгүй одоо ажилдаа хоцрох, ажилдаа таслах, за худлаа ярих ч гэдэм үү. Ийм одоо шинж тэмдгүүд илэрдэг байгаа. Тийм учраас баг хамт олон одоо хувь хүн болгон тийм ээ стрессээ маш сайн тайлж ах одоо аргуудад суралцах нь маш их чухал байдаг. За үүнийг одоо ажил олгогчийн зүгээс дэмжих нэг арга юу байх вэ гэхээр магадгүй та ажилдаа одоо боломжтой болвол тухлах одоо өрөө орчин эсвэл одоо дасгал хөдөлгөөн хийх завсарлагын үеэр тийм одоо боломж болцоог олох юм бол стрессээ бас тайлах нэг тийм арга байж болно гэсэн. Мөн түүнчлэн одоо ажилтнуудтай зориулаад за стресс менежмент, за харилцааны ур чадвар гэх мэт одоо сургалт хичээлүүдийг одоо авах нь тусалж болно гэсэн. За тэгээд мэдээж хэрэг тухайн хүн маш их стресстэй байх юм бол маш их ядарна. За энэ мэн сэтгэл санаа сөргөөр нөлөөлж ирдэг учраас маш их уур бухимдалтай болно. За уур бухимдлаасаа болоод нэг нэгэндээ одоо хэлэхгүй үг хэлэх, за үйлдэл хийн. Энээс болоод баг хамт олонны харилцаа уур амьсгал бол эвдэрдэг. За ийм одоо уур амьсгалтай байхад бусад одоо ажилтан албан хаагчдын одоо ажлын гүйцэтгэл, үр бүтээлтэй байдал, бүтээлгээгээд бүх зүйлд бас сөргөөр нөлөөлөх одоо аюултай байдгаа гэсэн үг. Тэгэхээр энийг одоо удирдлагын зүгээс ялангуяа анзаарч за одоо менежерүүдийн зүгээс ч юм уу тухайн ажилд нь ямар нэгэн байдлаар стресс, түгшүүр, гутрал энэ бүх одоо шинж тэмдгүүд байна уу гэдгийг анзаараад энийг аль болохоор одоо хурдан шийдэх арга хэмжээг авах нь тухайн одоо байгууллага хамт олонны уур амьсгалд одоо эерэг нөлөөллийг авчирна гэсэн үг. Түүнчлэн одоо
ажилдаа явахдаа хэрвээ хүмүүс дуртай байх юм бол илүү их одоо бүтээлч байдаг. За альва одоо үр бүтээл бас их гардаг гэж үздэг. Тийм учраас одоо гэрлүүгээ явахдаа хүртэл маш их баяр хөөртэй. За гэр бүл нь ч гэсэн маш их аз жаргалтай байдаг гэдэг талаар бас Саймон Синек номондоо хэлсэн байдаг. Тийм учраас та бүхэн ажилдаа одоо дуртай сэтгэл хангалуун байхад өөртөө сэтгэл санааны байдалд илүү анхаарч санаа тавиарай гэж хүсэж байна. За тэгээд та бүхэн Start with Why гэд энэ номыг бас уншихыг би санал болгож байна. За энэ ном маань одоо ялангуяа байгууллагын одоо удирдлагууд за хүмүүс тийм ээ маш их тийм урам зориг болох үс одоо ийм чухал одоо зүйлүүдийн талаар ярьсан юм ном байгаа. За тэгээд та бүхэнд амжилт хүсье. Анхаарал хандуулсанд баярлалаа.